Оюутлогоо төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй нь үнэн. Энэхүү төслийн олон жилийн үргэлжилсэн ээдрээд хэлэлцээр баялагтаа эзэн байхыг хүссэн ард түмний хүсэл эрмэлзэл нийт монголчуудын эрх ашигыг хамгаалж Монгол улсын их хурлын 92 болон 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Монгол улсын засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөх улсын их хурлын дарга Гомжийн Зандан шатар болон Монгол улсын их хурлын төр хороо ажлын хэсгийн ахлагч болон гишүүдтэй оюутлогоо төсөлд эхнээс нь оролцсон оноо алдаатаж урьдчилан хөгжүүлэхийн төлөө гал атгсан төр нийгмийн зүтгэлтнүүд энэхүү гэрээг зас сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончд олон нийт эрхэм хөрөнгө оруулагч та бүхэндээ засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье. Энэ бол монголчууд та бидний хамтын бүтээл байсан гэдгийг онцгойлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. 10 гаруй жилийн та бидний хамтын бүтээл. Оюутлогын гүний уурхаан алсын араа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн чухал төслүүдийн нэг юм аа. Оюутлогын гүний уурхаан шин сэргэлтийн бодлогын бомбын сэргэлт болон аж үйлдвэржилтийн сэргэлтийн төслүүдтэй цогцоор уялдаж уул уурхаа дагсан далд эдийн засгийг ил болгох тэмцэл засгийн газар иргэдийн дэмжлэгтэйгээр ялалт байгуулж чадвал жил бүр 500 мянган тонн зэсийн бажимл үйлдвэрлэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган $10 хүргэх монголчууд та бидний олон жилийн мөрөөдлийг бодиттой ажил болгож цаг хугацааг найшлуулж чадна гэдэгт миний бие итгэл төгс байна.